За өнөөдрийн хичээлээс сэдв татлан бичвэрээс унших гэсэн хичээл байна. За хичээлийн зорилго татлан дэгээр уншиж бичих чадвараа сайжруулна. За тэгэхээр татлан бичих гэдэг нь бол хүүхний өөрийнх нь онцлогийг ерөнхийдөө харуулж идэг. За тэгээд ингэж өөрийнх нь онцлогийг харуулж байгаа ч гэсэн бас нөгөө титэм шүд бичихгүйгээр татлан бичдэгт бол нийтлэг онцлог орсно гэж ингэж ойлгож байна. За монгол бичгийн цагаан тулгаад үндсэн 7 эгшгийг А, И, О, Ö гэсэн эгшгүүд байж байгаа. За эдгээр эгшгүүдийг татлан бичгийн хэлбэрт хэрхэн яаж бичих вэ гэдэг. За энэ онцлогийг харьцуулж харъя. За энд А үсэг, Э эгшиг байна. Үгийнийхэнд орж байгаа. За титэм зурлагуудыг яаж бичсэн байгааг бас анзаараарай. За И эгшиг байна. О, Ö. За тэгэхээр энэ О, Ö гэсэн эдгээр эгшгүүдийг бичихэд за нөгөө үндсэн цагаан толгойд маань титэмт өсөх шүү дээ, тийм ээ. За тэгвэл энэ дээр бол татлан бичихтэй бол титэм гэдэг зурлагыг бичихгүйгээр бичсэн байгааг бас сайтар ойлгож дуурайлгаад бичээд үзээрэй. За үгийн дунд, үгийн надагт хэрхэн яаж бичсэн байна гэдгийг за энэ хэсгээс харьцуулаад харах нэ. За мөн гэгүүлэгч үсгүүдийг хэрхэн яаж бичсэн байгааг бас харъя. За тэгэхээр энэ үсэг бол тусалтай. За тэгээд титэмт үсэг байгаа. За тэгвэл энэ үсгийг бол татлан бичихт бол яах нь титэмгүйгээр шууд нуруу гэдэг зурлагаар бас тэмдэглэсэн байх нь. За орхиц байвал сүүл байвал яаж бичих вэ, тийм ээ. За Б үсэг байна. За Б үсэг бол гидстэй ном гэдэг зурлагаас бүтдэг. За тэгвэл энийг бас харьцуулаад хараарай. За хаагаа үсгнүүд байж байна. Хаагаа үсгийг бол яаж юм гэхээр за дэлбэнч буюу нумт үсгнүүд байгаа. За эдгээр ном зурлагыг бол бичихгүйгээр эрүүгэнд ордог гаа үсгэн дээр шууд нуруун дээр хоёр тусал бичих. За ийм хэлбэрүүдэд бичдэг юм онцлогтой байх нэ. За мала үсгүүд байна. Бас мэд титэмт үсэг, тийм ээ. За эдгээр үсгүүдийг бас зөвхөн нэмэлт зурлагуудыг нь зурж гаргаад за нөгөө титэм гэдэг зурлагыг нь бол титэм зурлагыг бол гаргахгүй бичихгүйгээр ингэж шууд татлан бичигт тэмдэглэж байгааг бас харьцуулаад харъя. За эс үсэг байж байна. За завжт үсэг. За энэ завжт гэсэн зурлагыг бол яаж бичиж байгааг бас энд харьцуулаад хараарай. За мөн иш үсэг байж байгаа. За тэгэхээр иш үсэг бас завжт үсэг мөртлөө татлан бичих дээр нь бол зөвхөн шууд нуруун дээр нь хоёр туслыг тавьсан байх жишээний. За дээтэй үсгүүд байж байна. За тэгэхээр дээтэй үсгүүд үгийнийхэнд яаж бичигддэг вэ гэдгийг бас хараарай. За эдгээр үсгүүдийг бас мөн татлан бичихт бол за ингэж бичих нэ. Харьцуулаад бас ингээд хараад дэвтэр дээрээ бичээд үзээрэй. За мөн цээч үсэг байж байна. Зээч үсгүүд. За яа үсгнүүдийг. За дармал бичмэл бичвэрт яаж бичиж байгаа энийг эргээд татлан бичгтээ яаж бичиж байгааг бас харъя. За тэгэхээр энэ Ж, З, Я гэсэн үсгнүүд үгүй ядагт за нөгөө нумт хэлбрээр бичигдэг бол энийг за татлан бичигт бол за дээшээ доошоос гизэг хэлбэртэйгээр ингэж бас тэмдэглэсэн байгааг сайтар бас ажиглаж харьцуулаад дэвтэр дээрээ тэмдэглээрэй. За ингээд хичээнгүй болно. Гүйлгэн татлан дэгээр бичсэн үсгийг бол харьцуулаад бас уншиж үзье. За малчин гэсэн үг байна. За эхний үг бол энэ дармлаар бичсэн хэлбэр. За дараачих нь бол гүйлгэн бичвэрээр өөрөөр хэлбэл гүйлгэн тэг гэдэг бол зөвхөн шүдийг орхиж хурааж бичдэг ийм хэлбэр. За тэгвэл татлан бичгэн дээр бол эргээд нөгөө титэм гэдэг зурлаг маань гарахгүйгээр шууд ийм үсгийн нэмэлт тэмдэг буюу гизэг, тийм ээ. За тэгээд ил үсгийн эврийг яаж гаргасан байна вэ? За үгийн төгсөлд орсон сүүлийг яаж үтсэн байна вэ? Альт харах юм бол энэ ил үсгтэй их төстэй харагдана. Тэгэхдээ бид энийг хүмсэдээс нь ямар үг вэ гэдгийг бас тайлж унших нь их чухал. За энийг бас дэвтэр дээрээ дуурайлгаад бичээд үзээрэй.
За хичээнгүй тэгээр бичин, гүйлгэн тэгээр бичин, татлан тэгээрээ бас харьцуулаад бичээрэй гэдгийг багшийн зөвлөе. За дэлхий гэдэг үгийг за хэрхэн яаж утсан байна? За энд одоо нум төсөг байна. Нумыг одоо яаж утсан байна, тийм ээ? За мэдээж одоо шүдийг хурааж бичиж байгаа учраас шүд гэдэг зурлал энд гарахгүй. За дэвтэр гэдэг үгийг. За тэр гогцоотой шилэг буюу одоо dt үсгийг одоо хэрхэн яаж одоо татлаж байгаа. За тэгэхээр энэ татлан бичих гэдэг бол одоо ямар нэгэн зүйлийг маш хурдтайгаар тэмдэглэхэд одоо зориулагдсан, тийм ээ. За ийм одоо бичлэгийн төхөөрөл байх нэ. За татлан одоо бичснээс даргал бичвэрийг бас харьцуулаад уншия. За энд бол дандаа сэтгэл гэдэг үгийг орсон холбоо үг байна. За тэгэхээр энэ сэтгэл гэдэг үгийг хэрхэн яаж утсан байна? За минь одоо дараачийн холбоо үгнүүдийг нь хэрхэн яаж утсан байна вэ гэдгийг бас эндээс харьцуулаад дэвтэр дээрээ тэмдэглээд за дуур айлгаж бичээд за өөрийгөө бас сориод хэрхэн одоо зөв бичиж байна вэ гэдэг дээр бас сайтрууд ажиглалт гэж дэвтэр дээрээ бичээрэй гэдгийг зөвлөё.